Сайн мэцгэн үзэгч сонсогч уншигч та бүхэндээ бэлтгэн өргөдөг 100 асуулт нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Улсын их хурлын гишүүн бүх чулууны бүрд дорж хүрэлцэн гэж оролцож байгаа. Сайн байна уу, танд энэ өдрийн мэндийг хүргье. Сайн байна уу. За юуны өмнө бидний урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт маань хүрэлцэн гэж оролцож байгаа. Танд маш их баярлалаа. Сайхан урьж байна уу? Сайхан урьж байна уу? Сайхан. Ингээд би нэвтрүүлгийн туршид танаас 100 асуултыг асуу. Та надад 100 хариултыг чинь зүтгэлээс өгнө. За мэдлээ. За ингээд өнөөдрийн нэвтрүүлгийг эхлэе да. За парламентэд үе сүрхээ шүүмжлэлтэд дуурдаг цөөхөн хэдэн улсын их хурлын гишүүдийн нэг тэр тусмаа сүрхчний гишүүний нэгэ. Ер нь багасаа юм хилэмгээ доломгой байв уу? Баруун аймгийн бас юм байдгийн болов? Өөрийгөө манай телевиз үзэгчдэд нэг сайхан танилцуулаач. За би Ховд аймгийн Зэрэг сумын хүн 1990 онд сургуулаа төгсөөд гарсан. Гэхдээ одоо хүртэл би Ховд аймгийн Зэрэг сумын эхэн багаасаа шилжүүлэг хийж үзээгүй. Өнөөдөр хүртэл тентгээр нэрээ байдаг. Тэгэхээр манай Зэрэг алтан тээл гэж одоо гайхалтай сайхан нутаг байдаг. Зэрэг гэж нутаг бий, намар гэж үлрэл бий гэдэг юм сайхан үг байдаг. Тэгээ гайхалтай нутагта ийм загчин төм байдаг. Ер нь бол загчин хүмүүс бол дууг зохиогоо дуулцдаг. Ийм л одоо ард төм. Найран дээр 3 цаг дуу дуулах тохиолдол байгаа. Тэгэхээр тэр дуугаа 3 цаг дуулахад нэг хүн дараагийн бадгийг одоо зохиож яадаг. Тэгэл тэрнийгээ дагаал дуулцааж яадаг. Ийм л ард төм. Тийм учраас энэ хэл соёл ёс заншил нь одоо энэ манай загчин төмнийг бас тийм үг хэл хурц дээрээс нь маш их шудраг ийм одоо хүн болгож одоо хүмүүжүүлдэг. Таны багнаас Зэрэг суманд өнгөрөв. Манай аав жир хоёлоо багшхан байсан. За. Тэгээ аав жир маань Завхны Алдар хаан, Ховдын Дарив, Ховдын Зэрэг сум, Мөс сум гэдэг энэ сумуудад багшаар ажиллаж байсан. Тэгээд яг дагаад л одоо нүүдлээд явдаг шүү дээ. Нүүдэл хийгээл явж байсан. Гэхдээ Алдархаанд биш л те. Зэрэг сумд 8 дугаар анги төгссөн. Дундуур Мөс сумд одоо сурж байсан. 9 дугаар ангид аймгийн төвд орсон. Тэгээ буцаад Манхан сумд эрд сургууль төгссөн. Тэгээ би маш их олон ангитай. Тийм манай Зэргийн ангийнхан байна, Мөсдийн ангийнхан байна, аймгийн төвийн ангийнхан байна, Манханыхын ангийнхан байна. Манханы ангид мөнх хайрхныхаа эрд сурдаг, мөнх хайрхны ангийнхан байна. Олон ангитай. Тэгээд заримдаа найз дараагаа зарим нь андуурн тэгээд чи чинь аль ангийнх нь үлээ ка гэсэн юм асуугаал тэгэл явдаг. Олон найз нөхдөдтэй. Бага нас маань аав ижээр маань хоёлоо багш байсан учраас тэгэл багш нар чинь хараа өглөөгөр гараад харанхуй шөнөөр орж ирдэг. Багш нарын ар гэрийн амьдрал гэж нэг бас нэг сайн биш шүү дээ. Тэгээ хүүхдүүд нь нэг сайн их сурлагатай болдог багш нарын. Тийм учраас өнөөдрийн хэмжээнд явж байгаа маань одоо аав ижээр маань гавьяа л гэж боддог. За багшийн хүүхэд багш болох гэж байсан уу яасан? Би багш болсон. 1990 онд би Монгол Улсын их сургуулийн өрн дурны хэл судлалын анги гэж хамгийн анхны анги нэгдээ. Тэнд англи хэлний ангид хамгийн анхны элсэгч болж орж байсан. 90 онд нэгдсэн анги байхгүй. Тэгээд 92 онд дээд улс орлын хуулинд өөрчлөлт ороод ангиудад одоо оршил нэг хичээл ордог байлаа шүү дээ. Тэрнийг бүгдийг англи хэл болгосон. Тэгээ 93 оны 9 сарын 1-ээс ангиудад англи хэлний хичээл орох болохгүй. Тэгэхээр манай сургууль чинь дөнгөж 7хон багштай байсан. Тэнгүүд манай бид нар 3 дугаар курст байсан. Манай ангийн 12 хүүхдийг бүгднгийн сургуулийн цагийн багшаар ажиллаулдаг, цалин авдаг. Тэгээ би энэ багш нар болсон байгаа. Тэгээд би одоо олон их хурлын 2-3 их хурлын гишүүн одоо нэг ангид би орж байсан. Манай ангийн 11 хүүхд бүгдээрээ л их сургуульд одоо багшлаад одоо хүртэл байж. Англи хэлний багш орчуулагч гэсэн. Багш орчуулагч цалаад харилцааны мэргэжилтэй. За сургуулаа төгсөөд хаана анх ажилд оров? Сургууль төгсөөд намайг Тагнуулын ерөнхий газар, Эрдмийн үйлдвэр, Гайлын ерөнхий газар энэ гурав дээр одоо авъя гэж санал ирсэн. Эрдэнэт рүү яваад Эрдмэн дээр очиод тэгээд Ховдоосоо наашаа айхтар муу замтай байлаа шүү дээ. Арай гэж ирчээд дахиад тийшээ Эрдэнэт рүү явсан зам мам ч юм уу. Тэгээд ер нь бол гэрээсээ
гэр амтал байсан. Тэгээ гэрээсээ их холдох юм байна. Дэм юм байна гэдэг. Тэгээд би гайл ерөнхий газарт орчихсон. Гайлаар та чинь нэлээд явсан баг шүү тий. Гайлаар би анх Баялгийн аймгийн гайл, Нисхийн гайл, Улаанбаатар хотын гайл тэгэл тэнд байцаагч, ахлах байцаагч, албаны дарга гэдэг ийм ажлууд хийж байгаа л тэгээд 2009 оны 1 сарын 1-ээс хэрэгжсэн төрийн албаа агч намын гишүүн байж болдог байсан байхгүй. Тэнгүүт тэрэг тусгаарлсан. Тэгээд тэргээр нийтдээ Монгол улсын хэмжээнд 24 хүн өргөдлөө өгч төрөөс гараад 16500 хүн намаасаа гарч төрдөө ажиллахаар үлдсэн. Тэгээд 24 хүн гарсны нэг нь би гайл ерөнхий газараас гайлаас би ганцаараа гарч ирсэн. Тэгээд улс төрийн ажлаа сонгоод тэгээд тэр намартаа би Ховд аймгийн Ардсан намын дараагаар сонгогч ирсэн. Та улсын их хурл 2 удаагаа сонгогдсон. Монгол Ардын нам үнэмлэхгүй олонх байж явах үед сүр хүчний гишүүнээр ажиллаж байгаа хүн л дээ. Сүр хүчний гишүүн байна гэдэг золон жаргал их л зүйл байдаг л байх л да. Юу хэцүү юу? Хэцүү юм байна уу? Би бол маш аз жаргалтайгаар энэ улс төрийн ажлаа хийдэг. Би байнга иргэдтэй уулздаг. Иргэдийн хүсэж байгаа үгүй шүү дээ. Тэрийг хэлээд байхдаа салбарын хүмүүс энэ хүн л миний үгийг хүргэх юм байна гэдэг тийм санаагаа надад өгдөг. Тэр санааг нь би дураараа бас хэлдэг. Өөрөлд нэгтэлдэг. Ялангуяа одоо ерөнхий агуулгатай юм ярих бол нэг тийм асуудал биш шүү дээ. Яг нарийн тоо мэдээлэлтэй юм байх юм бол би заавал тэн дээр нь одоо яг өөрөө сууж бүх асуудлыг нэгтлээд тэрний дараа ярьдаг. Яг ард иргэдийн хүсэж байгаа эрх баригч нар тэрнийг нуугаад ярихгүй. Тэр зүйлийг ярьж олон нийтийн болон ард түмний дуу хоолой болж байгаа учраас би бас өнгөрсөн хугацаанд сөрөг хүчинд нэг тийм сайхан давуу тал байх. Өөрөөр хүмүүс төрөөсөө хүсээд тэр нь хийж чадахгүй тэр зүйлээ надаар шаардуулаад байгаа. Тэр нь тэгээд иргэдийн одоо дуу хоолой болж байгаад л хамгийн аз жаргал байдаг. Таныг өөрийгөө нэг үгээр тодорхойлооч гэвэл та юу тодорхойлох вэ? Зүгээр л жоох хөдөлмөрлөдөг. Тэгээд хөдөлмөрлөл хүнийг одоо заавал амжилтанд хүргэнэ гэж итгэдэг. Тийм учраас тодорхой хэмжээгээр яг энэ өөрийнхөө хийж байгаа ажилдаа тийм ээ. Яг би ямар зүйл хийх ёстой бэ гэдэг тэр зүйлээ л одоо хүсэж хийдэг учраас л би энэ жоох хөдөлмөрлөдөг юм да. Хөдөлмөрлөдөг хүн гэж тодорхойлох юм байна тий. Та өөрийнхөө хийж хэрэгжүүлж байсан ажлуудыг одоо эргээд харахад яг аль ажиллаар нь бахархдаг вэ? Хэд хэдэн ажил байгаа л да. Яг уу чинь хурлын гишүүний үндсэн үүрэг бол хууль тогтоох шүү дээ. Хууль батлуулах. Тэгээ энэ хүрээнд ахмадуудын асуудлаар 5-6 хууль батлуулсан байна. Тэгээ бас дээрэс нь иргэдийн эд хөрөнгө автомашин. Тэр ч одоо эд хөрөнгө тэр арай гэж нэг хөдөлмөрлж ажиг машин авдаг. Тэр машины нэвдэг зүйл нь юу юм? Хуурамч шатхан ба. Тэр хуурамч шатхууны эсрэг тэмцсэн. Тэгээ тэр нь тэмцэл маань бас тодорхой хэмжээнд үр дүнд хүрсэн. Энэ асуудлаараа бол бас тодорхой хэмжээнд бахархаж явдаг. Мэдээж одоо ард иргэд сонгосон тийм үү? Тийм учраас сөрөг хүчин байх ёстой гэдэг тэр байр суурьндаа өнөөдөр хүртэл байсандаа л сэтгэл хангалуун байна. Хүн болгонд хэлэх дуртай үг гэж байгаа. Таны хувьд та ямар үгийг хэлэх дуртай байдгийг? Хөдөлмөрл. Таны сонирхол болгон хобби юу вэ? Өглөө босоод би энэ бага үзнэ. 7 хоногт 2 удаа сакс тоглоно. Сакс гэснээс ховдын шонхрууд гээд таны баг байна уу? Би 2014 оноос хойш 21 аймгийн лигт ховд шонхрууд гээд баг оролцуулж байгаа. 20 онд болсон байгаа. Тэгээ 20 оноос одоо хоёр холбооч бас тодорхой хэмжээгээр учраа болоод үндсэн лиг илүү хүчтэй болж гисэн. Яг тэр үеэр яг санхүүгийн хувьд бас нэг тийм хангалттай хэмжээнд тэр чинь үндсний лиг хэцүү болоод тэгээ тэрний ховд шонхруудыг маань Завхан аймгийн Төвшин гэдэг залуу Завхан Бродерс гэж баг болгоод авч явсан. Манай багт одоо ховд шонхрууд дээр олон жил тоглосон Дөлгөөн, Цэнгүүн баяр, Отхон жаргал гэдэг энэ гурван топ тамирчин биш үү? Тэрний одоо хоёр нь буюу одоо Отхон жаргал, Дөлгөөн орчин хоёулаа манай ховдын хүүхдүүд байхгүй. Тийм учраас тэр гол цөмийг бүрдүүлж байгаа тамирчид нь ховд шонхрын тамирчид байсан. Саксны багийг авч явахад бол манай ховдын бизнесмэнүүд тусалдаг. Тэгээ манай ховд шонхрууд багч нь ховдчууд эзэнтэй гэж ярьдэн шүү дээ. Ховдчууд эзэнтэй ховд шонхор баг.
Мөн дээрэс нь ховдынхоо бүхчүүдтэй нэлээ ойр байгаадах шиг байдаг шүү. Тий. Миний одоо хайртай ах олон жил одоо Монголын одоо ард түмнийг баясгаж явсан. Бямдарж зан бид нар маш их холбоотой. Тэгээ ер нь бол би 94 оноос хойш л одоо миний хоёр найз Батцэрэг, Мегмарсрын хоёр зан. Хоёр холинтой найз. Тэгээл би дандаа жил болгон ерөөсөө би ховд руу явуулгүй зөвхөн наадмын талбай дээр бүх үздэг. Тэгээ бүх үзээд хамгийн түрүүн тухайн үеч нэг компьютер гараагүй байж хат гарын даанаар одоо хинтэй таарна гэдгийг одоо жишээ нь 4-ийн даваан дээр ч юм уу тэ 2-ын даваан дээр нуглаагаа үздэг байсан. Тэгэхэд би аль төрөн гаргацчаад бүх хөгчүүдэд чанга унш танилцуулдаг байсан. Тэр бүх тэнтэй, тэр бүх хинтэй гэдэг. Тэгээд тэр харвагасаа л одоо бүх одоо дагаж хоёр найзгаа дагаж бүхт орсон. Тэгээд 2012 онд би хов бүхэн дивжиний тэргүүнээр сонгогдсон. 2022 онд 10 жилийн дараа манай бүхчүүд манайда 90 цент хүрчих واخгүй. Энэ хугацаанд чи ховдоос олж ирсэн одоо олон сайхан залуучууд амжилтанд хүрсэн. Тэгээд амжилтанд хүрээд одоо боллоо дараагийнхаа хүнийг одоо аваад одоо илүү сайн явуулах боломжийг тэгээд ингээд явсан байгаа. Тэгээ ер нь бол бүгдөө яг ингээд удирдлагын төвшөнд 10 жил би оролцсон энэ хугацаанд өнөөдрийн ховдын одоо энэ их гуруулаас эхлээд олон сайхан цолтой бөхчүүд бүгд яг энэ миний үед өсөж боожж анх сонгод олж илрүүлэхээс эхлээд одоо өсөж боожж амжилтанд хүрсэн байна. Гэвч та өөрөө хэр барилдах юм? Би огт барилддаг. Нэг удаа 2004 онд чинь сонгуул нэг маш их урт хугацаанд явдаг байсан. Баг дээр нөгөө сонгуулийн барилдаан хийгээд концерт тоглоо тэр чинь баг 45 хоног явдаг учраас баг болгон дээр арга хэмжээ зохиодог. Тэгэнгүүт Манхан сумын Баянгол баг дээр нэг өдрөлөг зохион байгуулагдаад тэн дээр нэг бүх барилдсан чинь манай сонгуулийн багт явж байгаа хүмүүс барилдана гээл. Тэгээд би гарч барилдсан. Тэгсэн чинь нэг 10 жилийн хүүхэд над дээр идэх байхгүй. Нэг нь амар шагаа шиг хүүхэд. Нөгөөх нь гоцсон туранхай хүүхэд. Тэгсэн чинь та пүрэв дурж өгвөл нөгөө шагаа шиг хүүхэд нэрхтэр биш байна гэсэн чинь. Нөгөө та тэрүүгээл тэгтэр би тийм байна гэх нөгөө гозгортой барилдсан. Гозгороор өстой арьсаа болоод. 9 дугаар ангийн хүүхэд. Тэгээд сүүлд нь асуусан чинь улсын аваргад 2 дугаар баринд орсон хүүхдийг аваад сонгоцсон. Тэрнээс хойш ер нь бол би багасаа нэг барилж байгаа. Наваад өнгөр үзэх юм байл гэж бодсон чинь бүр байдгаа. Тий. Бүр өмнөөс сонгосон. Шатрыг асуухгүй бол болохгүй. Энэ парламентэд таны хожиж үзээгүй хүн гэж байна уу? Хожиж үзээгүй хүн байхгүй. Би одоо хамгийн сайн нь бол Зандан Шатар дарга байгаа. Зандан Шатар дарга битээр тоглоход 3 тоглоход 2-ын Зандан Шатар дарга хожно. Тэгвэл би сүүлийн 5 жил парламентын аварга хийж байгаа. Парламентын аварга гэсэн тийм. Жил болгон зохион байгуулагдаад байгаа шүү. Нэг жилд би Зандан Шатар даргыг яг тэмцээн болж байгаа үеэр нь их хурлын гишүүдээр залгуулад баахан залгууд чинь 5 минутаар тоглож байгаа шүү. Тэгэнгүүт их хурлын гишүүдээр яг давтамжтай залгаад байгаа гэдэг анхаарлын сатаар болж байгаа нэг удаа хожиж ирсэн. Шатрыг ер нь хэдэн наснаас сурсан та? Би 6 наснаас. Их баг сурсан. Манай аав ээжээр хойлоо шатар тоглодог. Аав ээжээр хойлоо сумаасаа аймагт одоо бүсэд гараад бүсээс аймагт ордог шатарчтай байхгүй. Манай ах эгч нар бүгд шатар тоглодог. Та багта шатраар хэр амжилт үзүүлж байсан? Нэг удаа би бүсээс гарч ирсэн. Бусд нь бүсэдтэй хожигдоод байсан. Аймагт бол янзтай. Аймагт бол одоо хэцүү. Одоо тэгтээ би аймагт үзүүл сонорчийн улсын аваргад их хурлын гишүүн орж тоглож болдгийг. Аймаг болгоноос 2. Нийслэлээс 10 гаруй. Шатрын холбооноос бас 10-аад. Тэгэд их хурлын харьяа байгууллагууд ш. Тэрний аваргууд ингээд ордог. Тэгэд тэн дотроос би 8 өргөөс 4 хожил сүүлийн 2 жил авч байгаа. 4 хожил гэдэг бол бас яг вэ. Тэр чинь аймагаас ирсэн хүмүүсийг аварга дэд аваргыг хожно гэдэг чинь бас тийм амар ш. Одоо чөлөөцөөр хэр нүүж байна? Зав олдож байна уу гайгүй? Зав тааруул нүүдэг. Юм хөгжсөн одоо цахим махан болсон баг шиг байна тийм. Онлайнаар яг онлайнаар тэмцээнүүд хаяа ордог. Зандан Шатар дарга хаяа өрөөндөө дуудана. Би манай өрөөнд бас орж ирнэ. За шүүмжлэл гэдэг зүйлийг бол та парламентт бол сайн шүүмжилдэг. Гэвч өөрөө та шүүмжлэлийг хэрхэн хүлээж авдیں۔ Би ер нь шүүмжлэлийг эрүүл зүйл гэж ойлгодог шин. Шүүмжлэх ёстой шүү дээ. Шүүмжлүүлэхгүй бол улс төрч
хүн шүүмжлүүлээл тэгээ шүүмжлүүлсэндээ бухимдаад байх юм бол ус төрж болж чадахгүй шүү дээ. Энэ улс төрч хүн гэдэг яг ямар байх ёстой юм? Хамгийн гол нь зарчимтай байх хэрэгтэй. Зарчимтай хүн чинь асуудалд орооцолдохгүй тийм ээ. Энэ болох нь болон болохгүй гэдгээ нарийн нэгтэлж чаддаг. Тэгээ зөв замаараа явж чаддаг. Тэгээд дээрэс нь хамгийн гол нь ялангуяа их хурлын гишүүн гэдэг хүн чинь ард түмний дуу хоолой болох хэрэгтэй шүү дээ. Ард түмний дуу хоолой болохын тулд яах юм? Сошиал хүнсч байгаа дуу хоолой болж болохгүй шүү дээ. Таны уулзалтын талаар асуунаа. Өөрөө дуулаад ясмулжуулаад уулзаад идэх гэсэн шүү. За тийм бичлэгч бас энэ сошиалд явж идэг юм байна лээ. Сумд чинь биш дээ. Багийн төв дээр ганцхан ширээ байд. Ганцхан ширээн дээр ардын намхан тэр ганцхан ширээн дээр суудгийг. Нөгөө дарган сууч. Дарган суудгийг. Тэгээд даргын өмнө тавхтаа мах тавьдгийг. Тэндээсээ дарга нь ганцаар хитдгийг. Тэгээ ард түмэн тэр дарга дуулж өгдөг байхгүй юу? Би бол ард түмэнд тэгтээ ширээ байхгүй юм чи яах юм тэгээд өвөр дөрөө тавилттай биш тэр тостой юм. Тэгээд газар дээр тавьж бол эцгэсэн би харин ард түмэндээ одоо махын идүүлчихэд өөрөө дуудуулж өгсөн. Энд юу нь буруу байгаа. Хуваагаар хийж байна. Нөхцөл байдал тийм юм чи. Сандал болгоны өмнө ширээтэй багийн төв Монголд нэг ширхэгч байхгүй. Хэрвээ тийм ширээтэй тийм сандалтай багийн төв байх юм бол би тэнд очиж сайхан ширээн дээр нь сайхан тавхтаа мах сайхан тавьж байгаа сайхан өөрөө дуулж өгдөг тэр ажлаа хийнэ. Та бол яг эсэргээр нь идэг гэдэг нь шүү дээ, тийм ээ? Тэг эсэргээр л шүү дээ. Бүх багуудаар ороод уулздаг юм шүү та. Би өнгөрсөн жил 108 уулзалт хийсэн. Тэрний 25 нь бусад 20 аймгийн сумдаар явж уулзалт хийсэн. 83 уулзалтын Ховд аймагт хийсэн. 86 уулзалтын 32 нь сумын төв дээр, 51 уулзалт нь Хөдөө баг дээр уулзалт хийсэн. Тэгээ яг ингээд уулзалт хийх төр чинь өглөө нь очиод тийм ээ. Уулзалт хийгээл тэнд нэг 100 гаруй хүн ирнэ. 2 хон гаргаад бас нэг хоол унд гидс мэдсэн гэж чанж өгөөл тэгээл одоо юу гэдгийг тэр гидснийхэн шүлэн дээр будаа модаа хийгээл хоол унд хийж өгөөл тэгээл шорлог морлогод хорхог хийгээл ингээл явдаг. Тэгээ тэр хооронд чи яриагаа хийн тэгээл янз янзын арга хэмжээ тэрэ болгон тэр хооронд чинь тэр 100-аад хүн чинь бүгдээрээ над дээр ирж зовлонтой асуудалтай хүмүүс нь тийм ээ. Бүгдээрээ ирээл юм хүмүүс ярьдаг байхгүй. Тэр болгонтой нүүр туулж уулзаж бүгдэнтэй ярьж ижил тэр ард түмэн дотор нэвтрэн шүү дээ. Дотн уулзалт хизээ болдсон бэхтэй тэр багдар хийдэг уулзалт дээр л болдог байхгүй. Тэндээс чи хамгийн гол санаанууд гарч ирдэг байхгүй. Ард иргэд ийм юм зөв өсөж байгаа юм байна. Тэр зүйлийг хэлэх нь хамгийн чухал үстэй. Багуудаар иргэдтэй уулзаад явж байхад олон асуудлууд одоо тань дэвшүүлдэг гэж шүү дээ, тийм ээ. Дийлэнхтэй ер нь өдөөгийн малчид маань юу хүсэж явах юм? 1 сая өрхөө шүү дээ Монгол улсын. Тэрний чинь 150 мянган өрх нь гадаад амьдарч байна. 850 мянган өрх нь чинь 250 мянган өрх нь тэр мал аж ахуйн салбар дээр байгаа байхгүй. Тэсн тэгээ баг 3.1 гэсэн үг тийм үү? Тэр иргэч юу хүсэж байна гэдэг тэд нар төрөөснөх цалин байлаа ахгүй. Тэд нар төрөөснөх зүйл хүсэхгүй зөвхөн юу хүсэж байгаа? Бидний махыг жоохон үнэтэй борлуулаад өгөөч. Бидний аршир түүхий гэдэг нэг жоохон босруулаад үнэтэй борлуулаад өгчөөч. Тэгэл ийм л юм хүсэж байгаа шүү дээ. Өөр юу ч хүсэхгүй байгаа. Бүсийн хөгжил гэж яриад байгаа шүү дээ, тийм ээ. Баруун бүсийн хөгжлийн амин сүнс нь юу юм шиг байна? Мэдээж яг өнөөдрийн нөхцөл байдал дээр бол хөдөө аж ахуйн салбар гол ажлын байрыг бий болгож байгаа. Тэгээд тэрнийгээ одоо хадгалаад явж байгаа. Тэн дээрээ бид нар одоо суурилсан эдийн засаг голлох хэрэгтэй. Тэн дээрээ бас дахиад Монголд одоо хамгийн гол энэ Монгол улсын эдийн засгийг авч явж байгаа уул уурхайн салбарыг бас тодорхой хэмжээгээр зөв хариуцлагатай хөгжүүлэх асуудал байгаа. Баруун бүсийн хувьд чинь дандаа шороо орд биш, дандаа үндсэн орд руу орж ирэл. Тэгэхээр технологийн өндөр тоног төхөөрөмж болон одоо стандарт шаардна. Тэгээ энэ дээрээ бид нар маш хариуцлагатай уул уурхай хөгжүүлэх хэрэгтэй. Аялал жуулчлалыг тойруу замаар тойруугаар хөгжүүлэх. Өөрөөр хэлбэл одоо эн чинь яаж нэгтэр Оросоос орж иж байгаа хүмүүс арц сүрээр орчоод завхны төв очоод буцаад арц сүрээ гаргаад байна шүү дээ. Яаж хөгжүүлэх ёстой бэ гэхээр арц сүрээр оржроод завхан ороод завхнаасаа Бургастан бомтор гараад тэгээд хятад руу орж явж байгаад буцаад Ярантын бомтор ороод Ховдор дамжаад Цагаан нуурын бомтор гараад ингэж тойрог өсч явах юм бол яг аялал жуулчлалт илүү сонирхолтой болох байхгүй.
нэг газараа очиод буцдаг биш. Энэ тойрог маягаар олон газар дамжуулж тэдний одоо зардлыг илүү одоо авчулдах ийм одоо маршрутыг сайн хийж тэрний дагуу дэд үтсийн сайн шийдэж өгөх юм бол дэд үтсэх чинь замын асуудал шүү дээ тийм ээ. Замын асуудал, болсон жорлонгийн асуудал тийм ээ. Энэ зүйлүүдийг сайн хөгжүүлж өгөх юм бол илүү одоо амжилтанд хүрнэ л гэж харж байгаа. Тэтгэврийг та 7 биш 5 байх ёстой гэдэг нэг пайз урдаа тавиад агаас чамгүй хугацаанд урдаа тавьж суугаад нэлээд зовлон зүдүүрийг туулж ээж тэр хуулийн төслийг батлуулах шиг болсон доо. Сүргүчний одоо гишүүн хүн хууль батлуулах тийм хэцүү байна уу? Энэ би хууль батлуулсан. Гэхдээ хууль батлуулахад хийн их нөлөөсөн. Хийн их дэмжлэг болсон. Ард иргэд өөрсдөө байхгүй. Бүрв дуржин санаачилж байгаа тэр 7 жил биш 5 жил болох тэр хуулийг та нар яагаад дэмжихгүй байгаа? Яагаад та нар энэ дээр бидний эсрэг ингэж байр суурьтай байдгийг? Яагаад их хурлаар чи эсрэг үг хэлж байгаа гэдэг зүйлийг ард иргэд тэр их хурлын гишүүдийг орон нутгад ажиллахад нь хамгийн их шаарддаг байхгүй. Тийм учраас энэ бүрв дуржин хуулийг дэмжихгүй болохгүй гэдэг ийм мессежийг их хурлын гишүүд авсны үндсэн дээр энэ бол 3 жилийн туршид тэмцэж байж би одоо батлагдсан. Энд бол иргэдийн одоо тэр шаардлага маш их нөлөөсөн. Тэгээ энийг батлуулахын тулд 2 удаа жагсаал зохион байгуулсан. 180 удаа улсын их хурлын энэ дээрээс үг хэлсэн. 21 аймагт 88 цаг хууль тайлбарж ажилласан. Би хуулиа батлуулахын тулд бас бусад аймагуд дээр явж тийм ээ. Их хурлын гишүүд эрэхтэнд л бүрв дуржин хуулийг дэмжээч гэдэг тийм л одоо шаардлагыг хөрвүүлэхийн тулд тэднийг идэвхжүүлэхийн тулд ажилласан байхгүй. Тэрний үр дүнд бараг 3 жилийн удаа явж байгаа энэ хуулиуд батлагдсан. Энэ чинь олон хуулиуд байгаа шүү дээ. Нэгдүгээрх нь 7-г 5 жил болгох. Хоёрдугаарх нь 2019-аас 2023 оны хооронд 7 жилээр бодуулсан тэр хүмүүсийг хохироогоод үлдчихэж болохгүй да. Түүхийн зурусгах хугацаанд. Тийм учраас тэр хүмүүсийг буцааж 5 жилээр нөхөж бодох хууль байгаа. Хамтын тэтгэврийн тухай хууль байгаа. Тэтгэврийг индексжүүлэх гээд энэ жил хэдэн үе инфляцтай байна. Эх оны 1 сарын 1-ээс тэдэн хувиар тэтгэвэр нэмдэг хууль байна. Малчин хувиар хөдөлмөрлөгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хугацааг сунгах хууль байна. 5 хууль, 6 хууль. Энэ хуулиуд. Гэхдээ дагалт хууль би даасан хуулиуд. Яагаад 7 биш 5 юм? Яагаад? 7-гоор байхаар яагаад ийсэн? 5 болгочихоор яах гэдэг вэ? Хамгийн энгийн жишээ л. Урьдчилан 2 жилийн өмнө багш нарын цалин 700 мянга байсан. Өнөөдөр сая 200 мянга болчихлоо. 700 мянгаас 45% удах, сая 200 мянгаас 45% удах тэнгэр газар шиг ялгаатай. Тэгэхээр 29 онд тэтгэврт гарах хүн 7-оор удахгүй нөгөө нэг сая 200 700 мянга хоёрын маш их зөрүү шүү дээ, тийм ээ. Тэр чинь тэтгэврт нь нөлөөлдөг байхгүй. Хэрвээ 29 онд гарч байгаа хүн одоо 24 онд сая 200 мянга төгрөгийн цалин авч байгаа багш 29 онд 5 жилээр бодуулаад авахтаар нөгөө 700 уусан тэрнээс бодож байгаа 45% чинь нөлөөлөхгүй байхгүй. Тэгэд нэгдүгээр, хоёрдугаар тэд нар чи өөрсдөө шударгаар хөдөлмөрлөөд тийм өндөр нийгмийн даатгалын шимтгэлийг төрдөө өгч байгаа байхгүй. Би ирээдүйд тэтгэвэр авна гэдэг. Тэгээ шударгаар төлсөн тэр нийгмийн даатгалын шимтгэлээ буцаагаал тэтгэврээр шударгаар л авъя гэж байгаа шүү дээ. Гэтэл өнөөдрийн засаг яаж ийм ихтер тэдний тэтгэврийг өндөр шимтгэлийг авчаад баахан инфляцид оруулж тийм ээ унгааж хайчаад тэгээд маа жоохоо юм ав гэж ингэж болохгүй шүү дээ. Жишээ нь 2022 оны 2 сарын 1-ний өдөр тэтгэвэр 350 мянга байжгаа 500 мянга болсон. Яг тэр өдөр нэг шуудаа гурил 50 мянга төгрөгийн үнэтэй байсан. Тэгээд тэтгэврийнхаа 500 мянгаар 10 шуудаа гурил авчиж. Гэтэл өнөөдөр нөгөө гурил нь 120 мянга болцсон. Тэнгүүд тэтгэвэр дундуур нэмэгдээ 550 мянга болцсон байлаа ч гэсэн нөгөө тэтгэврээр гурил авъя гэхээр 4 шуудаа хагас гурил авчихна. Энэ хүмүүс энэ иргэдийн буруу биш шүү дээ. Энэ ийм их инфляцийг болгож байгаа засгийн төрийн буруу байхгүй. Тийм учраас төр нэгэн тал тэр хүмүүсээс тухайн үед ханштай мөнгө өгч байгаа тийм үү? Тухайн үеийн ханшаараа одоо мөнгө өгч байгаа гэтэл ирээдүйд ханшийн хэд дахин ургаацсан тэтгэвэр өгч болохгүй шүү дээ. Одоо энэ нөө гурилын үнийн асуудал нэлээ эрчийг авцсан, өндрийг авцсан яваад байна да.
Сайхандаа уралцсан гурлийн чуулганы энэ дээрээс гар утсан дээрээс спикерс дээр сонсгоод гурлийн үний асуудлаар ярьж тэр хэдэн оны асуудлыг ярьж байна та? 23 оны 11 сарын 9-ний өдөр та нар Оросоос орж байгаа гурлыг чөлөөтэй болгочихооч. Татвар матвар буулгаад хэрэггүй. Зүгээр л Оросоос гурил ороод тэгэх юм бол 55 мянган төгрөгөөр буюу яг 120 мянган тал үнээр гурилаа борлуулчих боломж байна. Тэгээ энэ асуудлаа шийдчихээч гэлтгсэн. Тэгээд гэвч харамстай шийдээгүй. Өнөөдрийн засгийн газар яаж байна? Ард түмнийхээ гармаг хоосолцоход өдөрт шийдвэр гаргаж байгаа. Тэр нь сонгуул төхөөлөө гаргаж байгаа. Ер нь бол сонгуулиар ард иргэдээ хоосон байлгаж байгаа л хэдэн дөрөвгөө санал авах сонирхолтой нам шүү дээ. Ардчсан нам маань баруун төвийн үзэл баримталтай нам мөн үү? Гэтэл та тэтгүүр нэм Эрдэнэс 5-7 ногдол ашгийг 480 билүү тийм ээ? 580. Тий, 580 мянгаар тооцож олгох одоо гэх мэтлэнгээр тийм халамжийн бодлогыг яриадах юм билээ. Гэхдээ энэ чинь хамгийн гол нь засагч нь өөрөө буруу ажилладаг шүү дээ. Инфляцийг хөөрөгдөд тэгэд инфляцийг өндөр байлгахтар яадаг? Төсвийн орлого нэмэгддэг байхгүй. Өөрөлдвөл засаг инфляцаа тэтгэвэр гаргаж өгчөөд энэ гарманаасаа тэтгэвэр гаргаж өгчөөд за ахмадуудынхаа тэтгэврийг нэмлэгчээд нөгөөгөөр яаж чинь эдийн засгийг буруу удирдах инфляцийг бий болгож Монгол төгрөгийн ханшийг унгааж байгаад яаж чинь тэдний гарманаас буцаагаад гармалчиж шүү дээ. Тэгээ энэ үйл явц чинь буруу байна. Өөрөлдвөл ард иргэдийнхээ гарманаас бити одоо инфляцаар мөнгө хулгайлаад дээ. Тэгээд дээрээс авчирсан тэр төсөв төрдөөсөн тэр хөрөнгөө бити буруу зараад дээ. Уцаагаа тэр ард иргэдийнхээ бараа бүтээгдэхүүний үнийг буулгах тал дээр бас тодорхой хэмжээний арга хэмжээ зохион байгууллаа. Тэгээ тэргээ хийж чадахгүй бол та нар тэр тэтгэврээр нэмлэгдэж байгаа шүү дээ. Тэгээд хүмүүс яах юм 550 мянган төгрөг одоо өнөөдөр 650 болсон байгаа. 650 мянган төгрөөр хин яаж амьдрах гэдэг. Чи хэцүү үстэй. 650 мянган төгрөгөөр яаж амьдрах. Ингээл насаараа хоёр үднээ ингээл хамтраад тэгэл өөрсдийнхөө нэг осон хэдэн дөрөвнөөс чадсан ядан тэгэл нийгмийн дадлын шимтгэл төлж насаараа явж явчаал тэгээ нэг нь дөнгөж одоо тэтгэвртэй хөрөнгөт нас орчдөг үлдсэн ганцхан хүний одоо тэтгэврээр насан туршдаа амьдрах болдог. Тэр 650 мянган төгрөгөөс хэдийн тогны мөнгөд хэдийн хоол хүнсэнд хэдийн хувц сунарт хэдийн үр хөвгтдээ нэг чихэр жимс авч өгөхөд зарцуул гэдэг. Тэгээ нэг хоёрдугаар Эрдэнэс 5-7 хувьцаа өгчөө үстэй. Тэгээд тэр компани 2020 онд 180 тэрбум. 2021 онд 200 гаруй тэрбум. Ингээл 400 ингээл цаашаа ингээл өсөж явсан. Тэгэд өнгөрсөн хугацаанд зөндөл ашигтай ажиллах боломж байсан. Тэр мөнгөний бүгдийг хаашаа хийсэн? Аптек гэрэл үү? Мохор төмөр зам лөө? Хизээ баригдаж ашиглалтанд орох нь мэддэхгүй нефтийн үйлдвэрлэлүү хоолоо татах, тамсгаас хоолоо татах. Тэгээд ийм юм лөө зарцуулаад байгаа. Хэрвээ тэр үед бүгдэнд нь ногдол ашиг тараасан бол зөндөө ихийг авах байсан. Гэвч одоо төр бүгдийг буруу зүйл зарцуулсан. Сонгуульд өгөхтөр л нэг дэлгэндэг сайл юунэтэй. Тэгээ сонгуул гарангуул суваарчдаг, сүү өгдөг. Тийм сайл юунэ байж болохгүй шүү. Өнгөрсөн хугацаанд та хэдэн хуулийн төсөл дээр ажил өргөн барив, батлуулав. Ер нь манайхантайгаа хэр ойлголцож байсан, ойлголцоход хэцүү байсан уу, гайгүй. Тэр 2020 онд би хурлын гишүүн болоод ард түмний 10 хуулийг санаачилж авсан. Нийтдээ би 21 хуулийн өнөөдрийн байдлаар өргөн барьсан байгаа. Тэрний 8-ыг батлуулсан. Энэ 4 жилийн хугацаанд. Тий. 4 хууль одоо их хурлаар хэлцгэсэн дэмжигдсэн явж байгаа. 9 хууль даргын зөвлөлдөр дараалал хүлээгээд байж байгаа. Манай их хурлын гишүүднийх олон баярлдаггүй. Ганцхан удаа шинэ жил сая 12 сард хийсэн. Тэр 12 сард шилдэгүүдэд тодруулаад тэгээд яг үндсэн ажил буюу хууль батлуулах энэ ажилдаа би одоо хамгийн олон хууль батлуулж өргөн барьсан гэдэг тэр үзүүлэлтээрээ би шилдэг нь болоод санаачлахтай гишүүн гэдэг ийм шагналыг авсан байна. Хүн хөгтлөө суралцсан гэж ярьдаг шүү дээ, тийм ээ. Танд хамгийн ихээр суралцахыг яг одоо хүсэж байгаа зүйл юу вэ? Гэхдээ одоо би тэгэл нэг сайхан сагсаа нэг одоо ч нэг ингээд нэг 10 шитгэхэд
нэг 7 молоо оруулаад яг ингээд 10 шитгэд нэг ядаж нэг 9 оруулцдаг болчихсон гэсэн юм л. Өдөр цаг зав хэр болдох юм тэгээд. Тэгээд олдноо бас өөртөө цаг зарцуулбал боломжтой шүү дээ. Яг энэ цаг мөчид таныг нэг хүнд баярлалаа гэж хэлээч гэвэл хэнийг сонгож баярлалаа гэж хэлэх үү та? Их нэртэй л баярлалаа гэж хэлсэн шүү дээ. За хэлээ байл. За их нэртэй баярлалаа. Тэгээд намайг өнөөдөр хүртэл дэмжиж явдаг их баяртай байдаг. Бүгднгийнхэн дээр хашгууж хэлсэнд баяртай байдаг. Таны улс төрд орж ирсэн замнал ямар байдаг юм болоо? За одоо миний мэдж байгаагаар Ховд аймгийн зэрэг сумаас Монгол улсын ерөнхийлөгч төрсөн. Тантай яахын аргагүй нэг сумын хүн байх юм. Нэг намын хүн байх юм. Тэгэхээр энэ хүн маань таныг улс төрлөө хөтөлж орж ирсэн байдаг юм болов уу? Бас тэгжиж ярьдаг шүү. Яг улс төрд хөдөлсөн энэ төр бол тийм байхгүй. Ер нь би бол анханасаа манай аав ээжээр ардс намыг дэмждэг ийм хүмүүс байсан. Тэгээд ер нь бол Ховд аймгийн ардс намын дарга болсноос хойш миний улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явсан байгаа. Тэгээ 2012 он хүртэл би Ховддоо маш сайн ажилласны үр дүнд олон одоо залуучуудыг Ховдын намдаа элсүүлж дэмжүүлсний үр дүнд олон бизнесмэнүүд надад итгэсний үр дүнд 2012 оны орон нутгийн сонгуулиар ялсан. Тэгээ 12 оны орон нутгийн сонгуулиар ялчаад дээрч бас засаг байгуулагдсан байсан. Тэгээд уул нь би их хурлд ялангуут бас нэг засаг масагт орж ажиллая гэд дараа нарт хүсэлт тавьсан боловч намайг зөвшөөрөв. Орон нутгатаа ялчаад иргээд. Тэгээд орон нутгатаа ялчаад би дахиад санал тавьсан. Тэмүүжин хууль зүйн сайд болсон байсан. Би бас нэг арчлал гэдэг клубт байдаг. Нэг арчлалынхаа бас нэг гүйцэтгэх зөвлөлийн 6 гишүүн байсан. Тэгээд тэднэртэйгээ хамт орж бүрд оржийг бас энэ засагт ажиллуулъя гэдгийг хүсэлт тавьсны дагуу би гадаадын иргэн хариатын газрын дараагаар томилогдсон байна. Тэгээ энэ бол одоо олон жил хамт явж зүтгэсэн одоо тэмүүжин л одоо намайг ажилд тавьсан. Бусдаар бол намайг элбэг нөлөөгөөр тавигдсан гэж ойлгоод байгаа шүү. Тийм юм ерөөсөө байхгүй. Манай Ховдоос зэрэг сумаас ч бас олон ус төрч нартай манай амар жаргал ерөнхий сайд бас манай яг сумын шүү дээ. Тэгээд элбэг дорж ерөнхийлөгч байна. Миний нутгийн лах нар. Бусдаар энэ одоо хугацаанд ус төр бүх зүйлийг л хийж явлаа. Тэгээд мэдээж одоо нутгийн ах гээл өнөөдөр нас цаашаа гэх нэг үгүйдэх юм байхгүй. Нутгийн ах нараа хөндлөн. Тэгэхдээ би бол тэдгээр нэг тийм заалгаж ус төр хийдэг юм. Өнгөрсөн хугацаанд нэгч байгаагүй. Өөрийн зам мөртөө байх хэрэгтэй. Гадаадын иргэн харьяат гиснээс одоо энэ Солонгос руу энэ манай монголчууд зөндөө яваад байгаа. Зөндөө явж байгаа. Тэгээд хил дээрээс зөндөө олон монголчууд буцаад байгаа байхгүй. Би яг таны гадаадын иргэн харьяат гэхээр яг саналаа. Та гадаадын иргэн харьяатын газар ажилладаг байхдаа тэнд Солонгосын хил дээр 3 монгол буцчих юм бол эндээс нь та 3 солонгос буцаагаад байдаг. Тэгдэг байсан тий? Би тэг санаж байна. Яг 2012 оны сүүлээр 7 монгол хүнийг Солонгосын одоо Чэжүүгийн арал дээр одоо хүн ярилааны онгоцоор очсон чинь саатуулаад тэгээ онгоцонд буцаа явчихсан шүү дээ. Тэгэнгүүт 7 хоногт нэг эсдэг. Тэгэнгүүт 7 хоногийн туршид нэг тийм инээшг дөрвөлж өрөөнд тэр хүмүүсийг саатуулж байлгасан байхгүй. Тэгээд яг тэр үеэр сошиалтаар маш их тийм идэвхтэй одоо сенсац болсон. Тэр 7 монгол хүннийгийн онгоцоор өдөр нь буухтар нь ороонд би буян тухай дээр очиж ажиллаад буян тухайгийн даргын дуудаад за өнөөдөр 7 солонгос буцаанаа. Яаж байгаа юм чинь болохгүй хоёр орны хөршин харилцаанд хортоо мортоо гэхтэн би хэлсэн хөөе. Нэг орнд 7 монгол уцааж идэг нөгөө орн болохдоор дураараа иргэдэн зорчоод ийм хамтын харилцаа гэж байдаг юм аа. Тийм учраас харилцан тэгш байх хэрэгтэй. Иргэн дээрлэхүүлдэг ийм төртөө байж болохгүй. Тийм учраас 7 буцаана. Чи явж ажиллаа хий. Тэгээд нөгөө дарга
гүүгээд яваад дараага 6 солонгос сурчлаа гэхээр би заавал 7 болох гэсэн. Дипломат тоох хэрэгтэй байхгүй. Дипломат хариу өгч байгаа байхгүй. Тэгээд тэгсэн чинь жоохон байжсаа дараага 8 болчлаа гэсэн. Тэгэхээр би нэг нь оруул гэсэн. Хэнийг оруулах юм гэдэггүй. Тэр хуулзын амны ахлах мэрэгжилтэнг бол заавал буцаан шүү. Бусд нь хэнийг оруулсан хамаа. Хөөхий бүр хууль зүйн яамных хүн байсан. Тий. Тэгээд 7-г буцаасан. Тэгээд тэр чинь бүтэнсээ маргааш нь тэгэл Солонгосын консул эхлээд ирсэн, элчин сайд нэрсэн би бүгдийг хүлээж авав. Та нар монголчуудын хил дээр буцаахаа болчоод надтай юм яриараа. 2-3-2-3-аар хэд удаа буцаасан. Яг адилхан тоогоор. Тэгээд адилхан тоогоо тэдний буцаангууд манайх буцаагаал. Тэгэл ерөөсөө нэг 20 хоног болоход л тэгээд ерөөсөө шийдэгдэл нэг 2013 оны 1 сарын 1-ээс 2015 оны 6 сар хүртэл тийм ээ нэг ч хүн буцаагүй. Өөрөөр хэлбэл ингэж бас тэмцэхгүй бол тийм ээ Монголынхоо иргэдийг бусад орны хил дээр дээрлэхүүлчихэд тэгээд тэдний иргэдэд тэгээд нэг тийм сайхан үйлчлэл хийдэг юм ч ерөөсөө байхгүй. Яг тэр миний тэр аргыг өнөөдөр гадаадын хариатын дарга ууган баяр хэрэгжүүлж байгаа. Тийм 3 хүнийг буцаасан байлаа. Тэгэнгүүт ууган баяр руу бас янз янзын хүмүүс уцсад ер нь бол дарамталдаг. Гадаадын яамнаас тэргээд дарамталдаг. Манай хууль зүйн сайд бол тийм байдаг. Тэмүүжин сайд тийм ер нь бол миний ажилд оролцдог. Ажлаа зөв хийж байгаа л гэж ойлгодог. Гэтэл өнөөдөр олон хүмүүс дарамтлж магадгүй байна. Тэгэхээр ийм сайн зүйлийг хийх ёстой шүү. Яг л яахтар тэр хүмүүсийг дарамтлж байгаа хүмүүс, тэр хүнийг дарамтлж байгаа хүмүүс бол Монголынхаа иргэдийг хог бай. Тийм. Гадаадын иргэдийг одоо дээрээ тавь. Тэг ийм л автгаагуулга харагдаж шít. Тийм учраас ер нь бол хүмүүсийг ер нь яран төрийн албанд тэр ажил хийж байгаа хүмүүсийг чөлөөтэй ажиллах хэрэгтэй. Тэгвэл ууган баяр дарга бол таны арга хэрэгжилж байгаа юм байна. Хэрэгжилж байгаа. Би их баяртай байгаа. За шүү дээ. Тэгвэл одоо тэр Инчоны хил дээр чинь чигтэйхэн олон монголчууд буцаад байна гэсэн бас манайханд ч бас буруу зүйл байгаа байх. Тэр аялын тодорхойгүй инээ тэр манайхан бас юмаа сайн хийгээд явцвал очоод бас тэр боцох зүйл нь гайгүй л байдаг. За тэгээ юм сайхан болоос. Ер нь бол гэхдээ өөрөөсөө виза өгсөн шүү дээ. Та нар Солонгос руу явж болно гэж виза өгөөсөн. Элчин сайдын бүхлүүдийн яам тий. Тэгээ виза өгчөөд тэгээд очингууд та нар болохгүй гэж хөөж явуулдаг байж болох юм. Тэр яг хуу мэдээж одоо гадаадын яриад иммиграшны үүрэг бол их том эрх мэдэлтэй л дээ. Ер нь бол визийг энэ хүнийг бас яг өөрийн биеэр харьцаад тодорхойлох тэрнийхээ дагуу шийдвэр гаргаж буцаах хэрэг байдаг. Гэхдээ ийм олноор буцааж болохгүй байхгүй. Бидний амьдарч байгаа энэ нийгэмд нэг яаралтай шийдэх ямар асуудал байна? Таны харж байгаа. Олон асуудал байгаа л тэр дундаас. Өнөөдрийн хамгийн том проблем бол Улаанбаатарт утаа төвжирлийн асуудал байгаа. Энэ утаа төвжирлийн асуудлыг шийдвэрлэхийн тулд бид нар орон нутагт тэндээ одоо ажиллаад хөдөлмөрлөө тийм ээ. Орлогодоо сэтгэл хангалуун байх. Тэр боломжийг нээж өгөх хэрэгтэй байхгүй. Тэгсний үр дүнд наашаа шилждэг шилжилт багасах байхгүй. Тэр утаатай төвжирэлтэй Улаанбаатарт амьдарч байхаар эндээ сайхан орлого олоод амьдрах боломж байна. Сайхан ховддоо сайхан амьдрий гэдэг ийм бодолтой хүн наашаа ирэхгүй шүү дээ. Тийм учраас бид нар энэ Улаанбаатарын асуудлыг шийдвэрлэхийн тулд хөдөө орон нутагт илүү одоо ажлын байрыг нэмэгдүүлэх, хүмүүс ажилтаа орлоготой сайхан амьдрах тэр боломжийг нэг бас нийгмийн асуудлыг шийдвэрлэх тэр зүйлийг л бүрдүүлэх нь хамгийн чухал байна. Тэгжээж л энэ Улаанбаатарын том асуудлууд шийдэх. Энэ хариуцлага гэдэг зүйл байна. Манад ер нь байхгүй болсон юм шиг л харагдаад байгаа шүү дээ. Танд яаж харагдаж байна? Өнөөдөр олон хулгайг илрүүлж байна. Зарлж байна. Тэгээд тэр зарлсан тэр хулгайных нь тоомоо засаг замбрааг болсон тийм үү? Зөвхөн одоо Эрдэнэс 5 7-оор гарсан нүүрсний хулгай ер нь ингээл 40 их найд энэ төр гээл одоо яригадад ингээл явж байна. Тэгэхээр энэ их хулгайг илрүүлж гаргаж чинь. Тэрний үр дүнд одоо жишээ нь нүүрсний хулгайтай тэмцсэний үр дүнд
2022 онд 30 сая донорс гаргаж ирсэн бол 2023 онд 70 сая донорс гарлаа шүү дээ. Тоон яаж их өсөв тийм ээ. Дээрээс нь ам дээрх нүрсээ 1 тонн нүрсийг $60 зардаг байсныг нь уул уурхайн биржээр зардаг болонгууд $179 буюу 3 дахин өндөр үнэтэй зарж байна. Тоо хэмжээ өсөөд үн нэмэгчдэр яг уу Монгол улсын эдийн засаг төсвийн орлогч нь СИП-гээ тусаад ирж байгаа. Төсвийн орлого 450 тэрбум төгрөгөөр дагуулan биелэгдсэн 2023 онд. Монгол улсын эдийн засаг 7% өссөн. Тэгээ ийм сайхан амжилтууд ирж байна. Гэвч өнөөдрийн эрх баригчдар ерөөсөө тэр хулгай хийсэн хүмүүсийг бидний боломжийг хулгайлсан тэр хүмүүст хариуцах тооцож байгаа ерөөсөө байх. Хөдөө яваад иргэдтэй уулзахаар ерөөсөө нэг л зүйл. Бидний тэр боломжийг хулгайлсан тэр хүмүүсийг те хариуцах тооц. Мөнгөний минь олж ир гэдэг ийм л зүйл ярьж шít. Гэвч хариуцах тооцож байгаа юм нэгч байхгүй. Тийм учраас ер нь бол ард иргэд ер нь хэн хариуцах тооцох вэ гэдэг л тэр зүйл дээр л байж байгаа. Өнөөдрийн эрх баригч нарт бол энэ хариуцах тооцох тухай асуудал дээр огт итгэхгүй байгаа. Яагаад гэвэл чи миний хүнийг тийм ээ нүүрсний хулгадаар шалгаж байгаа юм уу? Тэгвэл чиний хүн чинь төмөр замын хулгай хөгжлийн макины хулгадаар байгаа шүү. Энийг чинь шалгах шүү. Тий. Тэнгүүд нөгөө хойлоо нөхөрцөн заа хойлоо болооч. Одоо хойлоо цаашаа явчих. Хойлоо энийг дарчих. Ийм байдлаар л асуудал таних шүү. Тэгээ энэ хариуцах тооцохгүй байгаа үндсэн шалтгаан нь юунаас болж байна? Нэг нэгэндээ барьцаалагдсанаас болж байгаа байхгүй юу? Би сүүлд нэг бичлэг харж ирсэн юм аа. 6,000 хятад хүмүүсийг нутаг буцаасан гэж нэг явж байсан. Одоо ер нь тэнд дараагаар ажиллаж ирсэн юм чинь та ер нь тийшгээр нь хүмүүстэйгээр нь хэр холбоотой байдгүй. Ер нь тийм хууль бус Монгол улсад амьдарч байгаа ялангуяа энэ урд зүгийн хүмүүсийг хэрэг гаргаж идэг юм бол 1990 оноос 24 он 24 он хүртэл 34 жилийн хугацаанд Монголын төр 12,000 гаруй бүгд найрамдах төрлөсөн иргэдийг албатан гаргасан байгаа. Хууль бусаар амьдарч байсан, ажиллаж байсан энэ хүмүүсийн 6,000-ын 3 жилийн хугацаанд буюу одоо талын 3 жилийн хугацаанд би харьяатын дараагаар ажиллаж байхдаа гаргаж ирсэн. Хятад улсын одоо иргэдийг албатан гаргах тухай асуудал эргэж байна. Энэ хүмүүс чи хоёр орны харилцаанд сэв суулгадаг байхгүй. Хууль бусаар ажиллаж байгаа амьдарч байгаа тэр иргэд тийм ээ. Монголчуудын эрх ашиг хөндөд. Тэгэхээр нөгөө нэг хөршийгөө үзэн ядах дургуутсах хандлага маш их бий болоод байгаа. Тийм учраас энэ дээр бас тодорхой хэмжээгээр элчин сайдын яам энэ дээр хамтарч ажиллах хэрэгтэй гэдэг би тийм байр суурийг тухайн элчин сайдад тавьж ирсэн. Тэгжиж ер нь бол тэр хууль бусаар амьдарсан ажиллаж байсан тэр хүмүүсийн 6,000-ыг гаргасны үр дүнд одоо бол энэ хууль бусаар ажилтдаг амьдардаг хүмүүс байхгүйсэн. Одоо тэгээд энэний үр дүнд чи хоёр орны харилцаа хэвэн болж эхлэх байхгүй. Хүмүүс дургуутсал юунаас олж ийн вөхтөр хууль бусаар амьдарч энэ хууль бусаар амьдарч байгаа шүү дээ. Тэгээ Монголын төр гаргадаг. Төрдөө гомд бол тийм ээ. Ийм зүйл бий болоод байгаа чинь хоёр хөршийн харилцаанд муугар нөлөөлж ирсэн байхгүй. Баяр болгоноор шахуу та каллиграф гэдэг шүү дээ. Монголчийг янз бүрийн гоёор ингээд бичээд бичлэг хийгээд оруулаад идэг шүү дээ. За энэ нэг талаараа бол өв соёлоо хайрлан хамгаалах өвлүүлэхтэр л одоо санаа тавьж хийж байгаа зүйл баг та тийм ээ. Монголчууд сайн бичих үү та? Үзгээр ташин үзгээр монголчээр бичсэн шүү дээ. Тэгэхэд бол би эхний 30 дотор орно гэж боддог. Өнөө сайхан бичигдэн гэдгээр. Каллиграфаар бол сүүл сурсан. Гэхдээ одооны залуучууд бол маш сайн бичдэг болсон. Гэхдээ миний одоо энэ каллиграфаар бичиж монгол бичгээр мэдлэгээ дэвшүүлдэг бол энэ үндэснийхээ өв соёлыг хадгалж үлдэх тийм ээ. Түгээн дэлгэрүүлэх. Энэ үйлсэд оруулж байгаа л хувь нэмэр гэж би ойлгодог. Монгол монголоороо байх тухай асуудал юм. Тэрэнд бол одоо бидний олон жилийн туршид одоо тээж авчирсан энэ одоо босоо дэлхийд ганцхан байдаг босоо монгол бичиг бол одоо бидний хамгийн том бахархал байх хэрэгтэй гэж үздэг. Дээрээс нь би эх 7 хоногтлгийн сүүлээр монгол хэлний олимпиад болох юм. Тэр нь бичгийн юм.
Тэгээ Монгол бичгийн. Монгол бичгийн. Тэгээд тэрэнд би оролцож байгаа. Тэгээд тэн дээр нь бол нөгөө мэрэгжлийн бус ангилалд нь оролцож байгаа. Тэгээд жил болгон болдог. Тэгээд би жоохон айгаад хойш суугаад гэсэн. Энэ жил би онууд нь орж ирсэн юм уу та? орож байгаа. Би айгаад анх орох гээд байгаа. анх орохгүй бол тэгээд жоохон хувийн бэлтгэлээ бацаагаал байж байгаа. За том олимпиадад оролцож байгаа юм амжилт хүсье. Сүргүчний гишүүн анхаардаг төсвийн зарлагын дэд хороо гэж байгаа тийм ээ. За түүнийг нь даргалж ажилтдаг та ер нь Монгол Улсын төсөв хаашаа явж байна. Монгол Улсын төсөв бол маш өргөлгөн батлагдж байгаа. 2023 оны төсөв дээр нийтдээ 258 төсөл арга хэмжээг заавал хэрэгжүүлэх шаардлага. Хойшлуулж болно. 258. Тийм чухал шаардлагатай биш 258 төсөл арга хэмжээг зарцаах юм бол 580 тэрбум төгрөг хэмнээд байна. Тэгээ энэ 580 тэрбум төгрөгөөр бас тодорхой хэмжээгээр энэ том Монгол улсад хэрэгтэй мега төслүүдийг хоёрыг эхлээд 3 жил дамжуулаад ашиглалтанд оруулах ийм боломж байна. Тэгээ ийм том төслүүдэд хэрэгжүүлээч. Битгий жалгын нэг хөрөнгө оруулалт хийж хаяач гэдэг. Ийм жишээ саналыг тавиад явж байсан. Харамсалтай нь энийг хэрэгжүүлээгүй. Төсвийн зарлагын ялалтын дэд хорооны даргын хуваар ковидын тэр 5.1 ихний төрний зардлын тайлан ирүүлсэн. 2.7-ийнх нь тайлан ирүүлчихэд 2.4-ийг нь огт ирүүлэхгүй. Тэгэнгүүт энэгээ ирүүлж ихэхээр материал сатрал ирүүлэхээр аюултай болоод байгаа байхгүй. Ягаад гэвэл нэг хүнийг 8 сая төгрөгөөр эмчилсэн байна шүү дээ. Одоо 8 сая төгрөгийн эм хүчээсэн байна. 164 сая төгрөгөөр нэг хүн эмчилжсэн байгаа шүү дээ. Ковид үед. Нөгөө нэг гадаадаас эх орондоо ковид аваад ирлээ сандарсан айсан хүн. Тэгээ 8 сая төгрөгийн эм өгтөр л уугаал байдаг. Тэгэл эмчилгээ гараад ирдэг. Гарч ирэнгүүтээ нөгөө нэг эмээ ингээд хараад аваад ингээд аптекаар ороод орсон чинь 160 мянган төгрөгийн юм байсан шүү дээ. Тэгээ тэр зөрүү мөрөө чинь тайлан ерөөсөө ирэхгүй байгаа байхгүй. Тэгээ би одоо хүртэл тэгэл нэхэл байж байгаа. Таны нөгөө жаахан хичээгээд нэг аян явж исэн шүү дээ. Энэ юуны төлөө хичээх гэдээсэн яг ямар утга учиртай юм байсан бэ? Үгүй би бол ерөөсөө жоохон л хичээж амжилтанд хүрдэг. Тэрэнд бол маш ихтэй байдаг. Жоохон хүн бол ямар ч зүйлийг бүтээх юм чадвартай, хөвгөлтэй. Тэр зүйл дээр амжилт гаргахын тулд жоохон хичээж тэгэл болоо. Спортлог бай, тийм ээ. Эрүүл мэндэд анхаарай. Одоо жимийн бүх зүйлдээ ингээ сайхан явж одоо юу яа. Дээрээс нь одоо нийгэмд гоё сайхан соёлыг төвөө, тийм ээ. Тэрнийхээ төлөө ингээл сайхан жоохон хичээж. Тэгээд хүн болгон жоохон ядчил одоо хог хаялаа их тэр хогоо кармалаад хогны цаг дээр аваач хайчдаг. Тийм л байх юм бол жоохон хичээх юм бол хүн болгон хичээч хэлтэл тэгээд жоохон чинь дахиад жоохон чинь тэгээд бүгдээ амжилтанд хүрэх байхгүй. Ийм л утга учиртай юм байлаа. Одоо энэ парламент маань өндөрлөхөд жохон л хугацаа болчихлээ. Энэ жохон л хугацаанд амжуулж ямар хуулийн төсөл одоо хүлээж байгаа төслүүд байна гэсэн шүү дээ, тийм ээ. Энээсээ одоо боломж олдвол суглаад энийг нь батлуулчих юмс гэсэн ямар хуулийн төсөл байна вэ? За тэр хуулийн төслийнх нь амин сүнс нь юу юм болоо? Ашигтнуудын нөөц ашигласны татвар гэж байгаа. Эрдэнэс тавталгаа уурхаагаас ухаад гаргаад ирэхэд авдаг татвар. Нөөц ашигласан татвар уустай. Гэтэл тэргээр нь одоо нүүрс коксжуулах юм уу те? Эсвэл угаах ч юм уу баяжуулах үйлдвэрлэлөө авахд дахиад нөгөө баяжуулах үйлдвэрлэлээс дахиад нөөц ашигласан татвар авч байгаа. Нэг нь бас хоёр авах. Тийм нэг авах хэвээр татварыг хоёр авах. Дэлхийд дээр ерөөсөө Монгол ингэж үйлдвэрлэлийн үе шат болгон дээр авдаг ам нат гэж ерөөсөө байхгүй. Тэгэхээр энээс болоод нөгөө дотоодын үйлдвэрлэл ерөөсөө хөгжихгүй байна. Энэ ам натыг давхулдуулж дотоодын үйлдвэрлэл хөгжих боломжийг хааж байгаа нь манай Монгол дандаа түүхийдийн экспортлогч борон байг гэсэн юм бодлого байхгүй. Тэгэхээр энэ ам натыг давхардуулж авдаг энэ зүйлийг болиулах хуулийн төслийг өргөн барьсан байж байгаа. Би танд ганцхан жишээ хэлье.
жонш Монголоос 600 мянган тонн жилд гардаг. Тэрнээсээ 20 сая доллар олж байгаа. Тэрийг ирээний цааталд аваачаад баяжуулахад 120 сая доллар олж байна. Цаашаа яваад Шинжээнд аваачаад кролит болгож гаргаж ирэхэд 1.2 тэрбум доллар болж байгаа. Жужаанд өстрөгчийн ботоор үйлдвэрлэхэд 2.4 тэрбум доллар болж байгаа. Манайхаас гарч байгаа 600 мянган тонн жоншиг 20 сая доллар бид нар борлуулж байгаа. Тэнд 600 мянгаыг ингээд бүгдийг боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн хийхэд л 2.4 тэрбум доллар болгож байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энэ юм руу явах хэрэгтэй байхгүй. Ядчил бид нар биш те жоншоо Монголдо байжуулах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр жоншоо Монголд байжуулах дээр 5% амнат дахиж аваад байгаа. Тэргийг болиулчих юм бол илүү амжилттай байна. Энийг 2017 онд энэ давхардууж амнат авдаг хуулийг өнөөдрийн эрх баригчнаар баталсан. Тэрнээс хойш 30 үйлдвэр хаагдсан. 1500 хүн ажилгүй болсон. 50 тэрбум төгрөг улсын төсөв болон орон нутгийн төсөвд оруулдаг байсан байхгүй болсон. Өнөөдөр 8 үйлдвэр ашиглалтад ороход бэлэн болсон. Тэгээ амнатыг хүлээгээд амнат хэрвээ энэ хөвөрөө байх юм бол тэр үйлдвэр шууд дампуурна. Тийм учраас үйлдвэр асаахгүй одоо хүртэл байж байна. Тэгэхээр бид нар энэ нөгөө ажлын байрыг нэмэгдүүлэх тийм ээ. Дотооддоо нэмэн өртөх бий болгох. Дотоодынхоо үйлдвэрлэлийг үе шаттайгаар хөгжүүлэх энэ боломжийг алдаад байгаа учраас. Тийм учраас энэ хуулийг эх 7 хоногийн их хурлаар хилцүүлээд эхэлнэ. Тэгээ би батлуулчих байх гэж найдаж байгаа. Тэгээ энэ дэр бол манай их төвшин гээд Дорногоос гарсан их хурлын гишүүн надтай хамт энэ хуулийг өргөн барьсан байгаа. Хоёр дахь хууль нь болохоор танаа аавч юм уу одоо ингээд тэтгэврт гардаг. Тэнгүүт нэг зээл авдаг. Тэтгэврийн зээл авдаг. Тэнгүүт чи нөгөө нэг хамтран зээлдэгчээр батгаар болгож өгдөг. Тэнгүүт одоо би зүгээр жишээ авчих шүү. Тэгээд нас ордог. Нас орангуут нь чамайг зээл төлөгдөг. Би өрн дунгана шүү. Өрн дунгана. Аавч нь болохоор насаараа шимтгэл төлөө зөндөөх мөнгө санд хоримтлуулсан байгаа шүү. Гэтэл тэндээс нь төлөхгүй чамайг заавал төлөгдөг. Тийм учраас одоо нийгмийн даатгалын шимтгэл төлөө тэр нь бас тодорхой хэмжээгээр санд хуримтлагдсан байгаа тохиолдолд тэндээс нь тэтгэврийн зээлийг төлөх ийм одоо хуулийн төслийг өргөн барьж байгаа. 65 настай тэтгэврт гарахад би нэг ойролцоогоор нэг 280-аас 300 сая төгрөгийн шимтгэл төлнө. Тэгээ би нэг тэтгэврийн зээл авцсан нэг 10 сая төгрөгийн зээл 10 сая төгрөгийн зээл авцсан гээ байж тал би нэг 68 хүрээд өнгөрлөө. Тэгтэл миний хүүхдүүд миний өмнөөс төлж би нэг 3 жилийн тэтгэвэр авах дээр хэдүү өсрөөл нэг 30 сая төгрөг авцсан байж байгаа шүү дээ. Гэтэл миний цаана 270 сая төгрөг үлдчихэж байгаа байхгүй да. Тэндээс ядаж төлөх хэрэгтэй байхгүй өөр хүүхд тэр өөр үлдэхгүйгээр. Тийм учраас энэ хуулийг бас өргөн барьж байгаа. Тэгээ энийг бас амжуулчих санаа байна. Маш хэрэгтэй хууль байна. Яг энэ таны саяны ярьсан энэ асуудал гадаад орнд яадаг юм. Гадаад оронд бол нэрийн дас гэж байдаг. Тэгэхээр жишээ нь би 300 сая төгрөгийн шимтгэл төлсөн байна шүү дээ. Тэгэхээр нэрийн дастай болчихдоор яах вэ гэхээр за би тэтгэврт 65 та гарлаа тий. Гарангуутаа за би 120 сая төгрөг өнөөдөр авнаа. Би машин худалдаж авнаа. Эсвэл гадаад явж аялнаа. Эсвэл үр хөвгтөө би байр авч өгнө. 120 сая төгрөг өнөөдөр авна. Үлдсэн 180 сая төгрөгийг би 10 жилийн хугацаанд ингэж энэ гарапкаар авнаа гэдэг. Ингэж авдаг байхгүй. Тэгээд тэр хүн чинь хэрвээ одоо юу гэдгийг тэтгэврийн зээл мэл авцсан байлаа шүү дээ. Асуудал болонгууд тэтгэврийнхаас тэр сангаасаа төлөгдөх төр боломж нээлттэй байдаг байхгүй. Гэхдээ зарим газар бол ийм. Зарим газар бол бас тийм биш. Хамтын хуримтлалын санд мөнгөө хийчихэд тэндээс авцгаадаг ийм санта бас ус орн байгаа. Манайх шиг ч ус орн байдаг. Тийм их байгаа. Ингээд нэвтрүүлгийн урилга хүлээн авч нэвтрүүлэгт маань хүрэлцэнээр зориулсан танд маш их баярлалаа. За энэ парламент маань хугацаанд дуусаад, бүр эрхэнд дуусаад тужиг богинохон хугацаа үлдсэн байгаа маань. Энэ богинохон хугацаанд олон зүйлийг
амжуулж хийгээрэй. Таны цаашдын ажил болоод амьдралд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөё. За тэгээд энэ одоо нэвтрүүлгээрээ дамжуулан одоо Монголынхаа ард түмэнд та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе. Эрүүл энх сарвал сайхан байгаараа гэж хүсье. 100 асуулт нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар инхүү өндөрлөж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноо Улсын их хурлын гишүүн Хүч чулууны Пүрэв Дорж хүрэлцгэнэ зорслоо. Та бүхэнтэйгээ дараагийнхаа нэвтрүүлгээр эргээд уулзтлаа. Түр баяртай.